Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Ярьж буй хууль зорилттой контентын шинэ дугаар үзэгч та бүхэнд өгөх бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга инх бэлэг дээр ярилцгаар үргэлжлэн ирсэн. Их сонирхолтой яриа болно гэж найдаж байна. За би сэтгүүлч төвшин төгс зочин сэтгүүлсээр энэ ярилцлагыг төлөхөөр энд ирээд байна. Савг дөржийн инх бэлэг 1994-өөс 1997 онд цагдаагийн академи эрх зүйч, 1997-оос 1998 онд төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2007-оос 2009 онд Монголын үндэсний дээд сургууль магистр, 2021 оноос Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын магистрант, 1986-аас 1993 онд гутлын үйлдвэрт бичээч, 1993-аас 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-аас 2001 онд хан уул дүүргийн шүүхэд туслах шүүгч, 2001-ээс 2013 онд налах дүүргийн шүүхэд шүүгч, 2013-аас 2015 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4-р шүүхэд шүүгч, 2015-аас 2019 онд Баг хангай налах дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2019-өөс 2021 онд налах дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ерөнхий шүүгч, 2021 оны 10 дугаар сарын 11-ээс шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. За шүүхийн ерөнхий зөвлөл гэж бол хүмүүс ерөнхийд нь бол мэдэх байх. Гэхдээ яг шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо 2021 онд шүүхийн тухай хуулиар одоо чиг үүрэг юм арай өөрчлөгдөө тий шинэ арга барилаар ажиллаж байгаа талаар бол харин мэдээл арай жоохон бага байж магадгүй. Тэгэхээр энэ шүүхийн ерөнхий зөвлөх их байгууллага яг үндсэн ямар чиг үүрэг хэрэгжүүлж байна, ямар эрхэм зорилготой ажиллаж байна гэдгээс л ярилцлага эхлэе. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны 1 сарын 15-нд шүүхийн тухай шинэ хуулийг баталсан, шинжилгээ найруулсан. За энэ хууль 2021 оны 3 сарын 1-ээс эхэлж дагаж мөрдөж хэрэгжиж байгаа. За энэ хуулийн дагуу 2021 оны 12 сарын 9-өөс бол одоогийн ажиллаж байгаа 10 гишүүнтэй шүүх ерхий зөвлөл үйл ажиллагаагаа эхэлсэн. За бид бол шүүхийн тухай хууль заасныхаа дагуу үндсэн хууль заасан. За шүүхийн бие даасан шүүгчийн хараад байдлыг хангах, за хуульчтай шүүгчийг шилж олох, эрх ширхгийг хамгаалах зорилго бүхийн төрийн захиргааны төв байгууллага. За энэ байгууллага шүүгчийн шүүнцлэх ажиллагаанд оролцохгүйгээр, хөндлөнгөөс оролцохгүйгээр шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн хараад буюу хуулисны эрх ширхгийг хамгаалах, за шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг одоо хангах, за мэдээлэлээр хангах, шүүгчийн хүний нөөцийг бүрдүүлэхийн чиг үүрэгтэй байгууллага. Шүүн таслах ажиллагаанд оролцдог гэдэг та жаанд тодорхойлж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөгөөний шүүхтэй үг орохоор хүмүүс шүүх хурал хийдэг байгууллага гэж асуудаг гэж магадгүй. Тийм. Ер нь бол шүүнцлэх ажиллагааг бол шүүхэл хэрэгжүүлнэ. Шүүх буюу шүүгч. За шүүхийн ерөнхий зөвлөл бол саяны дурдсанчлан шүүхийн бие даасан шүүгчийн хараад байдлыг хангах, хуульчаа шүүгчийг шилж олох, эрх ширхгийг хамгаалахын чиг үүрэгтэй байгууллага. Бид бол шүүнцлэх ажиллагаанд бол оролцохгүй, хөндлөнгөөс оролцохгүй. Хин шүүнцлэх ажиллагаа хэрэгжүүлэх хүлээр шүүх буюу шүүгч, шүүх бүрэлдэхүүн л хэрэгжүүл. Ер нь бол одоо шинэ хуулиар шинэ чиг үүрэг хэрэгжүүлсэнээс хойш ер нь сонгон шалгалт хэд удаа явуулав? Энэ сонгон шалгалтыг одоо яаж явуулдгийг та энэ дэлгэрэнгүй байж өгч. За шүүхийн тухай хууль заасны дагуу шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сонгон шалгалтыг явуулах журмыг бол хуулиараа батлана гэж заасан. Тэгээ бид 2022 оны 3 сарын 10-ны 57 дугаар шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор энэ журмыг баталсан. За энэ журмыг баталсантай холбогдуулаад сая 2024 онд 1 сард бид нар бас нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Журмаа баталснаас хойш бид нийтдээ 7 дахь сонгон шалгуулалтаа явуулж байна. Одоо яг 7 дахь сонгон шалгуулалт маань эхлээд бүртгэлийн ажиллагаа хийж байгаа. За 6 сонгон шалгуулалт явуулсан нийтдээ 279 сул орон тоон дээр 100 орон тоог бол сонгон шалгаруулж ерөнхийлөгчөд санал болгож өргөн мэдүүлсэн. За ерөнхийдөө бол одоо бол 100 орон тоо нөхцөн байна гэсэн үг. Нийтдээ энэ ерөнхий зөвлөлийг эрэхэд бол 489 шүүгчтэй байсан. Одоо бол бид нэр 526 шүүгчтэй одоо шүүнцлэх ажиллагааг хэрэгжүүлж байна. Энд бол бүх шатны шүүхийн шүүгчийн тоо орж байгаа шүү. Тэгэхээр энэ одоо байгаа эрэлттэйгээ тий одоо шаардлагатай байгаа шүүгчээ одоо бүрэн нөхөж одоо томилж арай амжихгүй байгаа юм уу? Энэ ямар учир шалтгаантай байна? 40-р дугаар тогтоолоор нийт шүүгчийн орон тоог бол улсын хурал тогтоосон 609 байна гэд бүх шатны шүүхийн шүүгчтэй 609 байна гэд. Одоо бид бол
2024 оныхоо төсөвтөө бол 600 шүүгч ажиллахаар цалингийн сангаа тусгасан. За энэ хүрээндээ орондоогоо нөхөхөр бол ажиллаж байна. Ерөнхий нэг баримжаа харахад бол жилд бид нар 3 удаагийн сонгон шалгуулалт яваад байна. Циклээр яг нэг хууль заасан хугацаагаа баримтлахлаар. Энэ хугацаанд бол нийтдээ нэг сонгон шалгуулалт дээр бол нэг 150-аас 130 орчим нэр дэвшигч бол бүртгүүлж байна. За бүртгүүлээд бүртгэлийнхээ шатанд нэг 75-аас 79 орчим хувь нь бол бүртгүүлж байна. Бусд нь бол ямар нэгэн шалтгаанаар одоо тэр баримтаа дутуу бүрдүүлэх энэ бүртгэлийн ажиллагаа чинь цахимаар явдаг байхгүй тэр цахимдаа одоо баримтаа гүйцэд оруулахгүй байх, илгээж чадахгүй байх, за нэг ажилласан хугацааны шалгуураар хангахгүй байх гих зэрэг шалтгаануудаар бол бүртгэлээс хасагдчихж байгаа. За бүрдэгдсэн нийт 70 орчим нэр дэвшигч нараас маань одоо ингээд хууль заасан 70 оны босхийг даваад мэдлэг ур чадвар тэр шалгалтандаа тэнцээд цаашаа 30 оны шалгалт буюу мэрэгшил ёс зүй зан төлөвийн шалгалтанд тэнцээд ингээд оноогоор ирэмблэгдээд ингээд бид ерөнхий зөвлөлийн хуралдаанаараа одоо тэр асуудлаа шийдвэрлээд ерөнхийлөгчид санал болгож байгаа, өргөн мэдүүлж байгаа. Тэгэхээр би танаас яг асуух гээд бодлоо. Шүүгчийн сонгон шалгаруулалт нэхэр одоо хамгийн шилдгийн шалгаруулдаг юм уу? Эсвэл хамгийн туршлагатайг шалгаруулдаг юм уу те? Эсвэл хамгийн сайн одоо хуулийг хэрэгжүүлж одоо манлайлсан одоо шүүгчийн шалгаруулалт энэ одоо шалгуур нь яг юу гэдэг юм бол та? Гаргаж байгаа шийдвэртэйгээ холбогдуулж хууль эрхлэлийн хувьд бол ур чадвартай, туршлагатай, ёс зүй зан төлөвийн хувьд бол маш сайн тийм ёс зүйтэй өндөртэй байх хэрэгтэй хүн байдаг. Яг тэгэхээр энэ гаргаж байгаа шийдвэрүүд бол хараа тусаар хуулийн дагуу шударгасны зарчимд нийцүүлж гаргах ёстой шийдвэр. Энэ гаргасан шийдвэрийг үндэслээд одоо олон нийтийн итгэл бол шүүхийн шийдвэрээр л илрэн гардаг. Тэгээ нөгөө шударга зарчимтай шүүхээр би өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулж байна гэдэг бат итгэл иргэнд маань байх юм бол тэрний эзэн нь өөрөө өнөөдөр шүүгч байгаа байхгүй юу. Тийм учраас хуульчид донд ярьдаг шүү дээ, хуульчдын хоригдлын нь шүүгчээ гэдэг. Тэгээ шүүгчид тавих болсон шаардлага өөрөө өндөр. За шалгалт ч гэсэн өөрөө яг тэр хэмжээгээр хараа тусаар хөндлөнгийн тийм одоо ил тод олон нийтэд ил тод нээлттэй явж байгаа. Энэ өөрөө бас яг хуульчдаас шилдэг шудраг хүнийг олох бас нэг хэлбэр. Зүгээр яг хүмүүс нөгөө ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг гэдээ ярихаар нөгөө өмнөх зүйлийг бас марцсан байж магадгүй шүү дээ. Өмнө нь яаж явдаг байлаа гэдэг та зүгээр товчхон сануулсан. Тий, өмнө 13 оны хуулиар бол мэргэжлийн хор гэж байсан. Мэргэжлийн хороо одоо баруун тооны бас мэргэжлийн гишүүнтэй тодорхой нөгөө шатлаасаа ингээд сонгоод явдаг. Тэгээ тэр мэргэжлийн хороогоор орж энэ сонгон шалгаруулалт хийгдээд тэгээ ерөнхий зөвлөл хуралдаж бас ерөнхий зөвлөлийн 5 гишүүн хуралдаж ерөнхийлөгчд өргөн мэдүүлдэг. Энэ бол эс одоо бол энэ шинэ хуулиараа ерөнхий зөвлөлийн 10 гишүүн сонгон шалгаруулалтаа явуулна, эрүүлэх асуудлаа шийдвэрлэнэ, ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх асуудлаа бүхэлд нь одоо энэ хуульчдаас шүүгчийг шилж болох асуудлыг дангаараа бий дааж. Та сая бас ярианд дурдлаа л да. Шүүгчийн сонгон шалгаруулалт журамд өөрчлөлт орлоо гэж нэмэлт өөрчлөлт. Энэ батлаад удаагаар нь яагаад нэмэлт өөрчлөлт орсон юм бол? Сонгон шалгаруулалтын журмыг 22 оны 3 сард батлсан гэж ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бас тодорхой хэмжээнд хэрэгжүүлээ явсан. Тэгээд бид одоо ерөнхий зөвлөл мониторинг хийгээд тэгээд одоо энэ сонгон шалгаруулалтын журманд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна гэж үзээд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт өөрөө чухал ач холбогдолтой тийм өөрчлөлт болсон. Тэр нь бидний 22 оны 57 тогтоолоор баталсан журманд бол тухайн нэр дэвшигч маань тухайн шүүхтэй одоо жишээ нь Баянгол дүүргийн иргэний эргийн ангачны шүүхэд би нэрийг дэвшүүлнэ гэж тодорхой шүүхийг нэр зааж нэрийг дэвшүүлдэг байсан. 2024 оны 1 сард баталсан журмын өөрчлөлтөөр бол за иргэний хэрэг хариалны шийдвэрлэх шүүхтэй эхэлж нэрийг дэвшүүлээд тэгээ онооны ирэмбэрээ өөрөө аль шүүхэд одоо сонгож ажиллах гэж байгаагаа сонгодог юм болсон. Цаагаараа бас сонирхлын зөрчилдөөс хэрэгэлсэн санаа байгаа юм шиг санагдлаа. Тийм бол одоо хүний нөөцийг бүрдүүлэхэд ч гэсэн бас арай төхөмтэй гэж бас үзсэн. Яг тэгэхээр тухайн нэр дэвшигч маань аль хэрийг хариална шийдвэрлэх шүүхэд нэрийг дэвшүүлж байгаа. Тэндээ эхэлж нэрийг дэвшүүлчихэд онооныхаа ирэмбэр магадгүй өөрийнх нь хүсэж байгаа Баянгол дүүргийн иргэний эргийн ангачны шүүхэд нэгээрээ биш те хоёроор эмнэлэгдсэн гэтэл чиглэлтэй дүүргийн шүүхэд нэгээр эмнэлэгдсэн хүн чиглэлтэй дүүргийн шүүхэд одоо нэрийг дэвшүүлээд
сонголтоо хийхэд дараа нь тэр хүнд бас баян голн байж байгаа жишээнийг чинь тухайн нэр дэвшигчтэй бас тийм боломжийг олгож байгаа. Сонгох боломж нь өөрт нь. Шүүгчийг эрхэлж тамил. Тэгээ яг ер нь бол шүүхийн тухай шүүгч сайнч нар дуулдаг, мууч нар дуулдаг л газар шүү дээ. Гэхдээ яг янз бүрийн хардлага сэрдэлгүйч бас зөндөө бий. Тэгэхээр эрхэлж шүүгчийг томилдог нь ер нь цэцрийн нөлөө орох юм биш үстэй гэсэн юм. Зүгээр бас нэг боломжлох юм да байдаг шүү дээ. Энд дээр та ярь ямар бодлоо? Ер нь шүүх эрхмэлтэй хэрэгжүүлэх онцгой чиглэл бүхий шүүгчнүүд хүний эрх хэрэгжүүлэх хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох батгай олгодог учраас ардчилсан нийгмийн аль ч үед бол энэ анхаарлын төвд байдаг. Гэхдээ эрхцүүд тэр үндсэн зорилго нь шүүхийн хараад бас байдлыг хангах замаар хүний эрх хэрэгжүүлэх хамгаалах явдал гэдэг. Энэхүү зорилгыг хангахад бол шүүхийн толгойн механизм бол чухал нөлөөтэй. Шүүхийн тухай хуулинд бол хэдийгээр ерөнхийлөгч одоо зарлиг гаргаж шүүгчүүд томилго байгаач энэ бол нэг тийм одоо тухайн томилж байгаа албан тушаалтанд нөлөөлнө гэсэн ойлголт бол биш. Шүүхийн тухай хуулийн шүүгчээ хараад бидаасан байдаг одоо хараад сэтлэг хангасан тийм зохицуулалт орж ирсэн шүүхийн тухай хуулийн 73-т. За шүүхийн үйл ажиллагаанд шүүгчийн энэ үйл ажиллагаанд бол хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Ийм шийдвэр гаргасан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд бол одоо ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүн, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч гэдэг ингээд тусгай субъектүүдийг зааж өгөөд цэцэд одоо ерөнхий зөвлөл цэцэд хандахаар дэжгүүд саналаа тавиад дэжгүүд цааш нь уламжлана гэсэн. Энэс бусад субъектүүдэд бол зохион байгуулалтад нь хандаж эрхийг хамгаалнаа гэсэн юм хууль баг. Тэгэхээр одоо албан тушаал одоо нөлөөтэй гөрөө хинж байснаас үйлчлэлт галаад шүүгчийн хараад бус хууль талд орлого хийвэл хуулиар хамгаалсан. Тий. Хуулийн төгсөлт сайн орсон юм тий. Тий. Та яриандаа дурдсан шүүгчийг сонгон шалгаруулахад одоо тэр яг бас нөгөө яг зарлагдсан тоонд ингээ хүрэхгүй байгаад байна гэж шүү дээ тий. Тэгэхээр одоо энийг яаж шийдэх арга зам одоо ямар шийдлүүд байна? Яг тоонд хүрэхгүй байгаа хуульчдаас одоо нэр дэвшиж орж ирэхгүй шалгалтандаа тэнцгүй олон шалтгаан нөхцөлтэй. Гэтэ хуульчид маань яг энэ цаг үед шүүгчийн албан тушаалыг сонгон шалгаруулалтанд орохгүй байгаа нь өөрөө бас тэг өөрсдийнх нь хуульчийн бэлтгэлтэй холбоотой. Дээр нь бас яг энэ цаг үед бол бас нэг шүүхийн ачаалал, шүүхийн ажиллах орчинтой холбоотой юм магадгүй гэж би хувьдаа бол 2 жил энэ сонгон шалгаруулалтанд оролцож байгаа үед ажиглаад байгаа юм. Яг тэгэхээр одоо нөхцөл байдалд бол нэг ялангуяа иргэний шүүхтэр бол ачаал маш өндөр. Нэг хүний хийх ёстой ажлаас бүр 250-60 давцсан юм хувьтай ачаалтай ажиллаж байгаа. Шүүгч нар маань одоо бүр 24 цаг ажиллаад ч тэр ажлыг барахааргүйгээр нэг шүүгчдэр одоо 500-600 хэрэг байна. Иргэний иргэн маргаан шүү дээ. Тэгээд ажиллах орчин их нөхцөл их муу байна. Иргэд маань одоо шүүхөр үйлчлүүлэх гээд ирж шүү дээ. Тэгэхэд иргэдээ бид нэр үйлчлэх цай талбай багтай шүүх хуралдааны танхим баг. Танхимын одоо тооноос шалтгаалаад хурал их хойшилдог, иргэд их чирэгдэг, бухимддаг, шүүхд итгэл сулардаг. Ер нь гэхдээ хүнд бол ер нь ажиллах орчин нөхцөл бол чухал. Гэтэ бид нар бол шүүгчийг нэг таатай том мөрөө таслаханд суулгах гадаагаадаа биш. Хамгийн гол нь тэр шудраг шийдвэр гаргаж байгаа шүүгч өөрөө бас тэр хэрэг маргааны үнш танилцахад бас нэг тодорхой хэмжээний зай талбайд байж тэр ажлыг хийн штэ. Тэрнээс нэг булан зогсоод хэрэг уншаад шийднэ гэж бол байхгүй. Тэгээ бид энэ орчин нөхцөлийг сайжруулах, ажлын ачааллыг бууруулах, оронтоогоо одоо зөв зохистой зохион байгуулах гэдэг энэ яг шүүхийн захиргааны хийх ёстой бодлогын хэмжээний ажлаа бол хийгээд эрх зүйн баримтчгуудаа гаргаад хэрэгжүүлэх шатандаа явж байна. За энэтэй холбогдуулаад санхүү мөнгөний асуудал байгаа. За сүүлийн 15-6 жилийн хувьд бол ер нь шүүхэд бол хөрөнгө оруулалтын зардал бол ерөөсөй тавьж өгөөгүй. 2013 онд хамгийн сүүлд нэг шүүхийн барилга барьсан. Одоо шүүхэд 1954 онд ашиглалтанд орсон цэцэрлэг, банкны зориулалттай байруудад үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 116 шүүх өнөөдрийн байдлаар шүүнцлэх ажиллагаа хэрэгжүүлж байна. Анхан дав заалгачны энэ бүх шүүхүүд нийтдээ 48 шүүхийн байрны одоо шүүхийн байранд одоо шүүхийн байрал гэж ярьж шүү дээ. Одоо тэр ажиллаж байгаа газараа байранд үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ 48 барилга дотор өөрийн гэсэн одоо байртай шүүх бол нэг 5-6 байна. Энэ дандаа орон нутгийн шүүхүүд. 2012 онд Тэтгэхийн банкны
санхүүжил төр нэг юм 5-6 байр барьсан. 13 онд улсын төсвөрний барилга барьсан. Өөр бусад шүүгүүд маань бол өөрийн гэсэн байргүй түрээсээр ашиглалын зардал төлөөд одоо нутгийн захиргааны байгууллагын дээргээд эсвэлаагтлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо чинь орон нутгаас ихэд Архангай аймгийн шүүх одоо шүүн цэцлэг ажиллагаа эрхлээд 90 жил болж байна. Хүнээр бол 90 нас хүрсэн байна шүү дээ. Тэгэхэд одоо хүнээр бодоход бол өөрийн гэсэн орох хоронгүй л явж ийн л гэсэн үг байхгүй. Тэгээ нутгийн захиргааны байрын хажууд одоо ашиглалын зардал төлөөд өөр бусад байгууллагатай хамтдаа ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Уг нь бол хуулиндаа бол шүүх тусдаа байртай байх хэвээр. Тэр байранд одоо өөр бусад байгууллага үйл ажиллагаа явуулах хориглоно гэдэг ингээд бас нэг хайтаахан дэмт зохицуулт бол бий. Тэг хэрэгжихгүй байна. Одоо бүр хамгийн наад энэ жишээ хэд одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа хувьд бас хэдийгээр шүүгчийн хүний нөөцийн асуудлыг ярих ч гэсэн хүний нөөцийн асуудалд энэ байрны асуудал бас нэг шалтгаан нөхцөл нь болж байгаа. Хуульчдыг одоо шүүгчээр ажиллаач гэж урьж хад энэ орчин нөхцөл маш муу байгаа учраас бас хуульчид бас сонирхгүй байна гэж бас нэг талдаа хараад бас нөлөөлж ийн гэж тааж байна тийм. Жишээ нь одоо саяхны 2024 оны 2 сард нийслэлийн иргэдийн хурлаас хам улдуур иргэний иргэн хангалтны шүүхийн байрлаж байгаа байрыг аагтлнаа 4.15 нүүж гараа гэдэг ингэ мэдлэг. Одоо бид нар тэр тэнд ажиллаж байгаа 50 ажилтнаа хаа нээж байрлуулах уу гэж одоо байр сав хайгаад Гараг гэх бол амархан бах. Тэгээд ийшээ ор гэдэг шийдэн давхар явдаг юм. Байхгүй. Тэгэхээр нөгөө шүүгийн захиргааны төв байгууллага ерхий зүйлийн асуудлаа л одоо зохицуул шийдэх ёстой л гэдэг байр. Гэтэ яг бид нар шатандаа бас энэ бүх юм хилээд тий бас шийдвэрлэхийн төлөө хичээж зүтгээд ажиллана. Ямар тэр ажилчдыг ямар гудамжинд гаралтай байна биш, иргэдийг ямар гудамжинд суулгаад нэхэмжлэх гомдлын хүлээгээд давалтай байна биш тийм ээ. Энэ бол нөгөө ганцхан одоо шүүгчнэр ч юм уу шүүхийн ерхий зүйлийн асуудал биш шүү дээ. Энэ шүүхээс үйлчлэг авах гэж байгаа хүмүүсийн тэр жирийн хүмүүсийн асуудал давхар өндөгж шүү дээ. Одоо хаавал дөрөв одоо иргэний хэрэг маргаанаа шийдвэрлэх гэдэг ирж байгаа шүү. Одоо иргэд маань л одоо очиж үйлчлүүлэх байр сав болж байгаа нь л гэсэн үг байхгүй. Тэгэхээр уучлаарай одоо шүүгчид чих өндөр цалин хангамжтай тэгэл одоо янз бүрийн хэрэгүүдийг ингээл удаад хацаадаг ажил хийдэг гэсэн нэг иймэрхүү тий нийгмийн сүлжээнд нэг юм хардлага сэрдлэг яваад байдаг. Гэтэл бодол дээр бол таны хэлж байгаа 5% төгрөг шоконд оруулж шít 200 гаруй хувийн ачаалттай шүүгч ажиллахаар ч одоо эндээс тий ямар одоо үр дүн гарах вэ гэдэг ах чинь л да. Ер нь олон улсад нэг шүүгч төрдөг одоо ачаал нь ямар хөө байдаг юм. Манайх энэ дээр нөгөө хөндлөгийн судалгаа хийлгэсэн. Тэгэхээр иргэн дээр бол би зүгээр иргэнээр л жишээ татчихээ цаг богино учраас шүүн цэцлэг ажлын мэдээ сайн гарсан. Одоогийн байдлаар иргэн дээр ихтэл 300-400 хэрэг одоо гар дээр нь ажиллагаанд байгаа байхгүй юу? Ажиллагаанд. Тэгээ тэрнээс чинь ер нь бол зохист ачаал нь бол 209 л гэдэг. 209 хэрэгтэй байхад л ачаал бол одоо хангалттай болж байна л гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол нөгөө хэргийн эргэлт нь өөрөө тийм. Иргэд нөгөө цаг хугацаанд үйлчлэгээ авах л байхгүй юу? Тэгэхээр энэний цаана нэг иргэнтэй нааж ярил л да. За шүүхээр үйлчлэгээ авах гэж шүүхээр одоо асуудлаа шийдвэрлэх гэж байгаа жирийн иргэн одоо ингээд очихоор тухайн шүүгчд одоо шүүхэд юм уу те байгаа ачаал насрын хөндөр байгаа учраас тэр хүний асуудал гэсэн давхар хойшилж байна да. Тэгэхээр цаг хугацаа те ингээд бүх юм зүйл нь сөрөг үр дагавар авчирч байна те. Тий шүүхийн шийдвэрийн чанар гэхээс илүү нэг цаг хугацаа. Одоо бол цаг хугацаа бол алт шүү дээ. Хүн болгоны цаг хугацаа бол маш үнэтэй. Үнэт зүйл. Тэгэхээр тэр мэдээж маргаантай эрхэн зөрчигчод байгаа хүн чинь цаг хугацаа алдахгүй л эрхээ сэргийлэхийг л хичээн шүү дээ. Тэгэхдээ тийм их өндөр ачаалттай байгаа тохиолдолд одоо өнөөдөр ирсэн иргэн маргааш нь шийднэ гэсэн ойлголт байхгүй нь шүү дээ. Тэр шүүгчдэр нийтдээ 5-600 зэрэг байгаа. Тэрний араас л ингээл цаг хугацааныхаа хувьд дараалал шийдэгдээл явна гэсэн үг. Гэхдээ бас шүүгчнэр тэр болгоныг идэхгүй аль болохоор маргаангүй те хурдан түргэн шийдчихийг л хичээдэг. Тэгээ эн чинь давхар нь ганц шүүгч ажиллахгүй. Шүүгэн захиргааны албаагчд байна. Одоо нарийн бичиг туслах гээд. Тэгээ шүүгийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиараа шүүгчийн туслах нь хуульч байна гэж заац. Гэтэл одоо нөгөө бас хуульч хүн орж ирж бас шүүгэн захиргааны одоо тэр их ачаалттай ажилд орж ирж ажиллах нь бас хомс байгаад байна. Ер нь ерхий зөвл ганц шүүгчийн хүний нөөцөөр шүүгэн захиргааны албаагчтай бас хүний нөөцийг бас давхар хариуцсан явдаг. Буруу санааг бол үндсэн хуулид одоо шүүхийн эдийн засгийн билүү төсвийн чөлөө хараацс байдлын төр хариуцна гэсэн залт байна. Төр хариуцна гэсэн залт. Тий. Одоо энэ шүүн цэцлэг ажиллагаа энэ шүүхийн хэвээ явах энэ төсөв санхүү мөнгөний асуудлыг төр 100% хариуцсан шүү дээ.
Нөгөө ачаалттай холбоод би танаас харин одоо хэд хэдэн асуулт асуугаад байгаа гэж бодлоо. Засгийн газар ерөнхий сайд бол нэг юм мэдээлэл хийсэн л дээ. Авилгын гэмтрийг гişүдэг бид бас шүүх байгуулна гэсэн юм мэдээлэл хийсэн тийм. Тэгэхээр одоо энэ мэдээлэл ер нь та бүхэн дэрний яаж сонсогч байна? Би мэдээлэлээс илүү бид нар энэ шүүхийн тухай хууль шинжилгээ баталгаантай холбогдуулаад шүүх байгуулах хуулиа батлуулахаар улсын дэд жүгтэй зөвшөөрлөсөн саналаа засгийн газарт хүргээд засгийн газар улсын их хурлд өргөн мэдүүлсэн байна. За энэ дээр одоо бол нийтдээ 116 шүүх үйл ажиллагаа явуулж байна. Шинэ хуулиар бол 86 шүүх болно. За орон нутагт бол 90 иргэний хэргийг бол ердийн шүүх гэдэг нэг шүүх хариалны шийдвэрлэн дотроо танхимтай байна гэсэн тийм төсөөлөл байгаа. За дүүрэгт бол 90 иргэний дагнсан шүүхтэй тэгээд томсгосон тойрогтой. Одоо Баянзүрх Чингэлтэй Сүхбаатарыг нэг томсгосон тойрог болгож 90 иргэнээр дагнах. За энэ хуульд нь бид нэр гэр бүл хүүхдийн хэлбэршүүлсэн ажиллагааны гэдэг шинээр шүүх байгуулахаар санал өгсөн. За засгийн газрын энэ авилгалын шүүх гэдэг байгааг бол манай санал бол биш. Одоо улсын дэд жүгтэй зөвшөөрсөн санал бол биш. Газрын өөрийнх нь санал. Гэтэ зүгээр яг тэр сандлыг ингээд яаж хаад агар шатн дээр авилгалын эрхийг шийдэхгүй давзаалагчны шүүхээр хариалан шийдвэрлэх юм байна л гэж ойлгож байгаа. Тэгэхээр бол хэргийн хариаллыг л давзаалагчны шүүх рүү хариулуулж өгч байгаа асуудал болох ш. Би даасан тийм шүүх бол. Зөв туслаа нэг юм бүтэж одоо юу гэдэг ингээд энэ бол том тийм яваараа биш юм байна тийм. Давзаалагчны шүүхээр концепц нь агар шатны журмаар давзаалагчны шүүх шийднэ л гэсэн үг байхгүй юу? Таасаа дурдлаа тэр гэр бүлийн болон хэлбэршүүлсэн ажиллагааны шүүх гээд та энийг жоохон дэлгэрүүлж ярьж болох уу? Одоо жишээлбэл цаая хоёлын нэг талаас ингээд шүүхэн ачаал ямар байгаа тухай ярьлаа. Нөгөө талдаа бос ингээд нийгэмд хүлээлттэй байгаа иргэдийн одоо тэр шүүхээр үйлчлэгээ авах хэрэгцээ шаардлага бас нэлээд ингээд юм тулгымцсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр таасаа хоёр шүүх дурчууд энэ тухай та ярьж өгөөч. Гэр бүл хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх дагнсан шүүхийг бол одоо энэ ачаал ихтэй байгаа хүн ам төвлөрсөн энэ одоо нийслэл дээр байгуулах гэдэг тойрог томссон тойргоор энэ өөрөө хэрэгцээ шаардлага байгаа. Хүн амын бараг тал нь. Тий. Хэрэгцээ шаардлага байгаад байгаа. Тэр судалгаа гарсан. Одоо олон улсын Грек конвенцийн үүргийг биелүүлэх одоо улс орны их үндэс нь бол гэр бүл шүү дээ. Хүүхэд тийм эдрийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Тэгээ мэрэгсэн тийм шүүхийн тогтолцоо бий болох гэх тийм хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ шүүхийг дагнж байгуулах ёстой гэдэг. За хэлбэршүүлсэн ажиллагааны болохоор эрүүгийн хэрэг дээр бас хэрэг маргааны хэлбэр шууд нь шийдвэрлэдэг. Иргэний хэрэг дээр хэрэг маргааны хэлбэршүүлэн шийдвэрлэдэг. Гэхдээ иргэний хэрэг маргаан дээр бол бүх төрлийн маргааныг бол одоо хэлбэршүүлэн шийдвэрлэж болно шүү дээ. Гэхдээ одоо сая процесс үйл иргэний хэрэг шүүхрийн шийдвэрлэхийн хуулинд өөрчлөлт орсон. Тусгай журмын шийдвэрлэх гэдэг багууны дүндээ хэргийг онцгой ажиллагааны журмаар гэх мэтлэнгийн хэрэгүүдийг харьяалуулж шийдвэрлүүлэхээр тэр хэлбэршүүлсэн ажиллагааны шүүх гэдэг тэр нөөрөө нэг цаг хугацааны хувьд бол маш богино хугацаанд иргэдэд одоо үйлчлдэг тийм үйлчлэгийг л хүрхийг зориод байгаа байхгүй. Тэг хэрэгцээ шаардлага бол байна. Тэгэхгүй яг энэ хуучин тогтолцоогоор бас ингэ яваад байж боломгүй байна. Тэгэхээр зүгээр ингэ шүлж ялгуул иргэдэд эрх ашиг хамгаалуулахад илүү богино хугацаанд тэр одоо эрх ашиг хамгаалуулах мэрэгсэн дагнсан гэсэн утгаас тийм шүү бастай л гэдэг. Гэж юм тий. Хүүхдийн асуудал нэлээд дөлөнтэй байдаг шүү дээ. Та бол авс мэдж байгаа. Тэгээд би танаас зөв сонирхоод нэг зүйл асуух юм аа. Их тийм дөлөнтэй сэтгэл хэртгэл гэсэн юм хүүхдтэй холбоотой гэмтрийн араас нэг ийм санаа явсан шүү дээ. Яг ийм тухайн хүүхдтэй холбоотой ностой гэмтрийг үйлцэн нөхдүүдийг ингээ те байршлуудын ингээд ил мэдээлдэг болъё гэсэн санаа. Энэ бол шүүхийн ажил юм уу эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил уу? Ер нь бол шүүхийн ерхий зөвлөл бол одоо шүүн цэцлэх ажиллагаанд бол оролцдог юм. Та сая бас тойргийн шүүх гэдэг яриандаа дурдлаа л да. Тойргийн шүүх бол нөгөө бас шин сэдв биш бах те хуучин ч бас ингэ байсан. Гэтэ одоо байгаа энэ ярьж байгаа систем ямар ялгаатай, ямар даваа талтай вэ? Нийслэл одоо бүсчилж тойрогжуулж байгаа. За одоо ч гэсэн бид нар нөгөө хэдийгээр нутаг дэвсгэрийн нэг дээрээ харьяалагдаад одоо Баянгол дүүргийн шүүх, Баянзүрх дүүргийн иргэний эргэн анхшны шүүх, Баянгол дүүргийн эрүүгийн эргэн анхшны шүүх гэж явж байгаа ч гэсэн нэг байрандаа л үйл ажиллагаа явуулаад байгаа. Одоо баруун зүүн тал, хоёр тал. За тэгээд энийг өөр ингээд тойрогжуулаад ингээд явах юм бол хэрэгэн ачаал, хүний нөөцийн бодлого, иргэдийн нөгөө үйлчлэгээ авах хүртээмж нэмэгдэнэ л гэсэн тийм судалгаа гарсан.
судалгаан дээр л үндэслэж энийг хийгээд байгаа шүү. Нэгс хин нэг хүн Эргэлтийг үндэслэж гэнэ гэсэн санаа. тий орж ирээд энийг өөрчлө гэдэггүй судалгаан дээр л үндэслэж энийг хийгдээд байгаа. Хуучин нэг ийм үйл явдал болоод нэлээд бас л асуулт агуулсан. Тэр тойргийн нэг 13 шүүгчийг шууд ингэж хөлөөлөд. Тэгээд энэ шүүх тогтолцоонд бас нэг юм жоох юм. 13 он нэг шүүх байгууллагын тухай тэр үед нэг юм дүүлээ шүүгэн байсан. Хараа тус байдалд нь халдсан гэх юм уу те. Ийм юм гарахгүй байх одоо ийм хамгаалт одоо хийж чадсан болов уу? Чадсан. Хөлөнд бол баталгаатай орсон. Шүүгэн тухайдлын 40-д шүүгчийг чөлөөлөх үндслийг заас 9 үндсэл заас. Энээс өөр үндслээр бол одоо чөлөөлөхийг хориглосон. Дур зоргоороо шүүгчийг ингээд хамаргалаад ингээд тий шүүх байгуулах хуулиар одоо шүүхийн бүтэц оронтой өөрчлөгдсөн ч гэсэн шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлөөр шилжүүлж томилно гэсэн юм байна. Төсөвтэй холбоотой асуугаад байсан тийм. Тэгээд шүүхийн тухай хууль, үндсэн хуулинд шүүх улсын төсвөө санхүүжин. За шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн байт. Тэгээд бид нар жил болгоныхаа төсөвтэй бас анхаарч ажиллаж байгаа. Ерөнхийдөө шүүхийн төсөв бас харьцангуй бас нэг үе бодоход бол бас нэмэгдэж байна. Одоо бид энэ жил бол 2024 он бол шүүхийн бүтээн байгуулалтын жил гэж байгаа. Шүүхийг захимжуулахаар бол засгийн газар бол дэмжиж төсөв тавьж өгсөн. Энэ захимжуулалт өөрөө бас энэ авилгалыг за цаг хугацаа алдах тий шүүхэд одоо хэрхэн шийдвэрлэх одоо удаашрах шүүх иргэд ширэгдэх шүүхэд итгэх итгэлгүй байх энтертэй бодлоо байдлыг бол арилгана захимжуулалт. Захимжснараа бол цаг хугацаа бол одоо орон зайнаас шалтгааллахгүйгээр шүүхэд иргэд шүүхийн үйлчлэгийг авна л гэсэн үг байхгүй. Өнгөлөгчнөр ч гэсэн те одоо ингээл энэ төвчрэл дунд яагаад хэргийн материал танилцсан гэхгүй цахимаар л бүх юмаа үзэж хар танилцаал. Тэр бод хуралдаандаа хүртэл цахимаар ороод байгаа ш. Бид нар ч одоо ковид үед шүүх хуралдааныг цахимаар явуулаад бол сурцсан ш. Одоо ч гэсэн давзаалсны шүүхтэр шүүхэд одоо бас орон нутагт бол хуралдаан бол цахимаар явагдаж байна. Шүүх цахимжина гэдэг үнэхээр чихэн чимхтэй сонсогч л та. Тэгэхээр мэдээж хэрэг шүүхийн нэг талдаа ингээд хараат бус байх тий нийгмийн баталгаа хүний нөөцөө сайжруулах асуудал байгаа. Нөгөө талд нь яг үүнтэйгээ зоосон нэг хөдөлгөөн гэдэг шиг нөгөө иргэдийн үйлчлэгээ авах тий хуулиар олгосон эрхээ эдэх тэр одоо нөхцөл нь сайжирна гэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо энэ тэр зүг үстэй. Улсын хурлын 2020 оны тогтоол алсын хараа 20-тай тэрэн дээр ер нь хариуцлагатай шүүхтэй мөн шүүх иргэд нь шүүхтэй итгэцэн ийм л байх зорилго тавиад байгаа шүү дээ. Энгийнээр Монголын шүүгчдийн холбоо нь бас эрхлэн бэлтгэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаарт шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга инх хүлээг оролцож шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа хүний нөөцийн асуудлаар маш олон нээлттэй мэдээлэл өглөө танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Танд ажил амжилт хүсье. Баярлалаа.